Шинэ 7 хоногийн минь төргий. Өглөө бүр амьд үгээр дахин та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд хамтдаа бүгдээрээ Бурхны үгээр урамшуулгадсан зоригжцгоё. Тэгэд энэ 7 хоногийн туршид зориуд, зоригтой, итгэмжтэй амьдрах талаар хуваалцах чинь. Тэгэд хэрхэн зоригтой, итгэмжтэй амьдрах вэ гэдэг сэдвээр хуваалцах болно. Тэгэд хамтдаа бүгдээрээ үгийн цаг эхлэхээс өмнө залбирцгаая. Тэнгэрлэг Бурхан Аав минь, энэ цагт бид өөрсдийн оюун бодол, зүрх сэтгэлээ таны үгийн өмнө авчирч байна эзэн. Би таны үгнээс суралцаж байхад таны ариун сүнс, таны нэгүсэл хамт байх болтугай. Таныг өөрсдийн оюун бодол, зүрх сэтгэл бас өөрсдийн амьдралдаа бид уурж байна. Таныг дагахад туслаарай. Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За хамтдаа бүгдээрээ Матай номын 24-р бүлгийн 45-аас 51 ишлэлийг уншицгаая. Эзэн нь зарс нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг болно хэмбэ. Дүүнийг тийм биелүүлж байхад эзэн нь ирээд харвал тэр боол ерөөлтөё. Өннөр би та нарт хэлье. Эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана. Харин муу боолн зүрхэндээ эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй гэд өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож архичдтай идэж ууж хэлбэл эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж дүүнийг өгтлэн зодож хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж шүдээ хавирах болно гэсэн байна. Амен. За энд ямар үйл явдал гарч байгаа гэхлээр эзэн Иесус Иерусалимд шавнартайгаа явж байхад шавнар нь Иерусалимийн сүмийг шагшин биширч ярихад Иесус эзэн та нарын харж байгаа энэ сүм бол одоо удахгүй нурнаа. Нэг ч чулуу давхарлагдахгүйгээр одоо бүх зүйл нурах болно гэд хэлдэг байгаа. Тэгээд харин шавнар нь асуусан. Яг энэ үйл явдлууд хизээ болох вэ гэх үед Иесус тайлбарлахдаа дэлхийн одоо төгсгөлийн талаар үргэлжлүүлээд ярьсан байдаг. За тэгээд энэ ярианы одоо хам сэдв нь бол одоо хүний хөөгийн гинт ирэх талаар Иесус эзэн өөрийнхөө дахин ирэх талаар шавнартаа онцгойлон заасан хэсэг байна. Тэгэд яг энэ хэсгээс харах юм бол Иесус эзэн юу ч хэлсэн бэ гэхээр эзэн нь зарс нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг болно хэмбэ гэсэн. Тэгэхээр энэ богинохон одоо сургаалт зүйрлэл хэсэг бол яг дагалдагч нартаа итгэвч хүмүүст зориулж хэлэгдсэн байна. Тэгэхээр итгэмжит ухаалаг болно гэрийн даамлаар одоо томилогдсон гэж. Тэгэхээр энэ даамлын үүрэг юу вэ гэхээр бусад одоо зарцнараа одоо тэр боолуудыг цагт нь хоол ундыг өгүүлэхээр томилогдсон гинэ. Тэгэхээр цагт нь хоолыг өгж байгаа одоо энэ үйлдэл нь тухайн даамлыг итгэмжит болгож тооцоолж байгаа. Тэгэхээр яг энэ хэсгээс бид нар юу сурах вэ гэвэл итгэвч Христийн дагалдагч бид нар Бурхны өмнө итгэмжит байх нэг шалгуур бол хариуцж байгаа одоо хүмүүстэй Бурхны үгийг цагт нь одоо хуваалцдаг байх одоо сүнслэг хоолыг нь өгдөг байх талаар ярьж байгаа. Шууд тэгж ойлгож болохоор байгаа. Тэгэхээр бид нэр итгэгч хүний хувьд, дагалдагч хүний хувьд бусдад үлгэрлэж, манлайлж Христийн араас дагуулах үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хүү үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ гэдэг асуултанд биднийг авчирч байна. Тэгэхээр цагт нь хоол ундыг өгөх нь ямар чухал вэ гэж. Тэгэхээр хүүхдүүд ч гэсэндээ бид нар ч гэсэндээ ингээд хоол холтохоор яадаг лээ. Тэгэхээр
магадгүй хоолдох үед их ядардаг. Тэгээ ядарснаас болж өвддөг гэх юм уу те, үр өвтөмж муутай болох гэх мэтчил юм байдаг бол яг сүнслэг хоолыг цагт нь өөх гэдэг үнэхээр чухал. Тэнд Бурхны ажил дагалдуулал сүнслэг ажил явагдаж байхад бид нэр тэр хүмүүсээ тоохгүй орхих юм уу, анзаарахгүй орхих, Бурхны үгийг хэлэх ёстой цагт нь хэлэхгүй байх гэдэг нь бас ямар тоомжиргүй үйлдэл вэ тий. Тэгэхээр энэ итгэмжгүй гэж харагдаж байгаа Бурхны өмнө. Тэгэхээр бидний хийх маш чухал зүйл бол одоо яг хэрэгжүүлэлтэн дээр тий дагалдууллын уулзалтуудаа цагт нь хийх, тэндээ итгэмжтэйгээр Бурхан яг тэр цаг үед юу хэлж байгааг асууж залбирч бас Библиэсээ хуваалцаж хамтдаа ярилцаж бие биенээ синхруулах, барьж босгох яг энэ үйлчлэлд бид нэр одоо дуудагдсан. Тэгэхээр энэ хөө үйлчлэлтэй итгэмжтэйгээр оролцоё гэж энэ хэсгээс уриалж байна. Тэгээд түүнийг тийм биелүүлж байхад эзэн ирээд харвал тэр бол ерөөлтөө ёо гэсэн. Тэгээд би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатганаа. Тэгэхээр энэ бол итгэмжтэй болд Бурхан бас шагнал байгаа тий. Бурхан үнэхээр итгэмжит гэж үзээд бас хамаг эд хөрөнгөө даатганаа гэдэг нь үнэхээр мөнхийн улсад бид нэр Бурханы тэр өв залгамжлагчд болох талаар энд хэлж байгаамаа. Харин муу боолн зүрхэндээ эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй гэд өөрийнхөө амд нөхөд болох боолуудаа зодож архичдаа идэж ууж хэлбэл эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж түүнийг өгтлэн зодож хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд ойл шүдэ авирах болно гэж. Яг энэ одоо сургаалт зөвлөл дээр гарч байгаа тэр эзэн гэж байгаа нь мэдээж Бурханыг хэлж байгаа тий. Дахин ирэх одоо Христ эзэн тий. Тэгэхээр Христ эзэн ирээд мэдээж итгэмжгүй болуудыг яг энд гарч байгаа шиг мэдээж барьж аваад зодохгүй, харин энэ ямар утгатай вэ гэхээр нэгдүгээр тэн дээр итгэмжгүй байгаа удаан хугацаагаар ирэхгүй гэд өөрийн дураараа байгаа тэдгээр одоо дагалдагчдыг итгэгчдийг итгэмжгүй гэж тооцох юм байна. Тэгэхээр нэг маш чухал сурах зүйл нь эзэн удаан хугацаагаар ирэхгүй гэж бид нэр бодож болохгүй нэ. Эзэн хизээ мөдгөө удахгүй ирнэ гэдэг бэлэн байдалтай бид нэр эзнийг хүлээсэн, эзэнд зориулсан амьдралаар амьдрах нь итгэгч хүний одоо үүрэг байх нэ. Тэгэхээр бид нэр эзэн удаан хугацаагаар ирэхгүй гэж бодож болохгүй нэ. Тэгээд удаах нэг ажиглалт юу гэхээр ирэхгүй гэж бодсноосоо болоод итгэмжгүй бол муу бол яаж байгаа гэхээр гол ажлаа хийхгүй одоо цалгардуулж байгаа. За тэгээд эзний ирэх тэр өдрийг бид нар мэдэхгүй гэдэг одоо дүгнэлт бас энэ дээр Есүс эзэн хэлж байгаа. Хүлээгээгүй өдөр мэдэхгүй цагт нь мөнөх боолын эзэн ирж гэж. Тэгэхээр бид нар эзнийг хизээ ирэхийг бас мэдэхгүй те. Бид нар яг энэ цаг үед дэлхийн одоо Есүсийн хизээ ирэхийг нь мэдэхгүй талаар Есүс эзэн маш тодорхой олон удаа сургаалт зөвлөлүүдээр хэлсэн ба. Тэгэхээр бэлэн байх хандлага гэдэг зүйлийг Есүс Библи биднээс хүсдэг, шаарддаг. Тэгэхээр маш тодорхой зүйл нь юу гэхээр хэрвээ бид нар эзнийгээ ирэхэд итгэмжтэй байх юм бол үнэхээр шагнагдах бол харин өдөр тутамдаа эзэн ирэхгүй гэж гэсэн бодолтойгоор өөрсдийн үүрэг хариуцлагаа цалгардуулах, өөрсдийн дураар байх яг тэр үед эзэн ирчих боломжтой. Хэрвээ тийм байх юм бол бас юун шагнал харин үнэхээр тэр зохисгүй хүмүүсийн байх газар хамт байх болно. Тэнд уйл шүдэ авирах болно гэж маш тодорхой хэлсэн байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа яг эзнээс хүлээн авсан тэрхүү дуудлагатай зүй зохистойгоор амьдарцгаая. Бурхны үгийг дагалдагч нартаа, итгэгч нарт өөрийн дагалдуулж байгаа хүмүүстэй зөв заацгаая. Цагт нь үнэхээр Бурхны үгийг дамжуулж дагалдуулцгаая гэж энэ үгээр дамжуулж уриалж байна. Тэгээд хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Хайртай эзэмнээ, мандаа баярлалаа. Бид
таны үгийг дагаж агуу тушаал агуу захирамжийн төлөө ажиллаж амьдарч үйлчилж байхад бид таныг хизээ мэдгүй ирнэ гэсэн тэр хүлээлт хандлагатайгаар итгэмжид сайн зарцсан мэт үйлчлэхэд туслаач. Бид өөрсдийн даалдуулж байгаа хүмүүстэй цагт нь таны үгийг хүргэдэг, дамжуулдаг, цаг тухайд нь таны үгээр зэмлэдэг, цаг тухайд нь үнэхээр таны үгээр босгон байгуулдаг байхыг хүсэж байна. Бид итгэмжгүй боолмод байхыг хүсэхгүй байна. Харин таныг хүлээсэн тэр итгэлийн гайхалтай, хариуцлагатай, итгэмжтэй амьдралаар амьдрахад бидэнд туслаач. Бидэнд хүчийг өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.